Сайн байцгаана үзэгчдээ Star Television бэлтгэн хүргэдэг хэлбэр агуулга нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За тэгэхээр өнөөдөр бидний зочноор хар тамхитай тэмцэх газрын ахлах мэрэгжилтэн Даваа самбуу уригдсан ирсэн байна. Урилгын манд хүлээн авч ирсэн танд баярлалаа. За танд ч гэсэн баярлалаа. За тэгэхээр хоёлаа өнөөдөр хөшгөний ард үлдэх ёсгүй баримт за бодтой нөхцөл байдлын талаар ил тод за хэлбэр агуулгын хүрээнд тодорхой хэмжээнд ярилцах болно. За тэгэхээр ер нь Монгол улсын хэмжээнд хар тамхины одоо тэр нөхцөл байдал ямар түвшинд байгаа вэ? За сүүлийн жилүүдийн статистик ямар байна? Нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмтэрхтэй тэмцэх албанаас манай улсыг 2010 онд дамжин өнгөрүүлэгч орноор бүртгэсэн байдаг. За 2014 онд манай улсыг хэрэглэгч орн гэж бүртгэсэн байгаа. За жил ирэх тусам одоо энэ төрлийн гэмтэрх зөрчилд холбогдож байгаа хүмүүсийн насны байдал залуужж байгаа. За 35 хүртэлх насны залуучууд маань энэ төрлийн гэмтэрхт 91.4% холбогдож байгаа. За үлдсэн 8.6% нь 35-аас дээш насны залуучууд энэ төрлийн гэмтэрхт холбогдож байгаа гэсэн судалгаа. За өнгөрсөн онд одоо энэ төрлийн гэмтэрхт холбогдогчдын гэмтэргийн тоо маань 7.7%-аар өссөн юм судалгаатай байна. Сүүлийн жилүүдэд залуусын одоо энэ хэрэглээд байгаа төвшин яагаад огцом өсөв? Хоёлаа нэмэгдээд байгаа шалтгааны талаар ярилцъя. За энэ төрлийн гэмт хэрэгт одоо насны байдлаар залуужж байгааг түрүү хэлсэн. За тэгээ хор уршигын талаарх ойлголт мэдлэг дутмаг, за найз нөхдийн ятгалган давтах, чөлөөт цаг зав ихтэйгээс мөн одоо эцэг эхч, за багш сурган хүмүүжүүлэгч, асан хамгаалагч, харгалзан дэмжигчд маань энэ төрлийн одоо бодисын хор уршигын талаарх ойлголт мэдлэггүйгээсээ болоод нөгөө дэрэгдэн байгаа хүмүүс маань энэ зүйлийг хэрэгжилж байгааг таньж мэдэхгүй байдаг. За хар тамхитай тэмцэх газраас одоо үе шаттай арга хэмжээг зохион байгуулж байгаа. Мөн одоо илрүүлт ихсэх юм бол илрүүлт ихсэхээр мэдээж гэмтэргийн статистик маань өснө. За хэрэглэгчдэд одоо энэ төрлийн бодисыг хурааж авахаас ихсүүлээд энэ төрлийн гэмтэрэг маань шууд одоо өсдөг юм уруу хамааралтай байна. За манай улсын хууль сахиулагчид болон за хил хамгаалтын хил гайлын байгууллагууд ер нь хоорондоо хэрхэн хамтарч ажиллаж байна? Ер нь хамтын ажиллагаа ямар төвшөнд байгаа гэж үзэж байгаа вэ? За цагдаагийн одоо байгууллага тийм ээ хар тамхитай тэмцэх газар энэ төрлийн одоо гэмтэрхтэй тэмцэх дагнсан чиг үүргийн байгууллага. За мөн одоо хил gaйл за гадаадын иргэн харьяат гэдэг юм уу тийм тусгай чиг үүргийн хэрэгжүүлдэг байгууллагатай бид хамтын ажиллагаатай энэ төрлийн гэмтэрэг зөрчлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй солилцох талаараа хамтран ажилладаг. Тагнуулын байгууллагатайгаа тийм мэдээлэл солилцох. За мөн Интерполынхаа үндэсний товчоотой тухайн этгээдийг гадаад улсад одоо ерэн сурвалж зарлуулах. За мөн одоо ялтан шилжүүлж авчрах энэ тал дээр хамтран ажилладаг байна. Ер нь яг аль улсаас түлхүү яг энэхүү бодис маань орж ирээд байна. Энэ тал дээр. За сүүлийн 7 жилийн хугацаанд 12 улсаас 76 гэмтэрэг одоо орж ирж Монгол улсын хилээр орж ирэх тохиолдол бүртгэгдсэн. Үүний одоо 37.9% нь газраар, 12.1% нь агаараар, үлдсэн 50 орчим хувийн шуудын илгээмжийн үйлчилгээ ашиглан Монгол улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол бүртгэгдсэн. За бүгд найрамдах хятад ард улсад манай улсад иргэд нэлээдгүй зорчдог. За мөн одоо сүүлийн жилүүдэд Турк улсаас энэ төрлийн одоо гэмтэрэг одоо манай улсын хилээр нэвтрүүлэх тохиолдол нэмэгдэж байгаа. Тэгэхээр үндсэндээ хятад улс Турк улсаас энэ төрлийн бодис нийлүүлэх тохиолдол өндөр хувьтай байдаг гэж ойлгож байна. Нийгэмд нэг ийм хардлага байдаг л да. Одоо 100 г бодис илрүүллээ гэж бодоход цагдаагийн байгууллагаас ч юм уу хар тамхитай тэмцэх газраас 80 г, 50 г болсон гэдэг одоо ийм мэдээллийг өгөөд байдгаа гэх мэтчлэн тэгэхээр тухайн одоо яг энэ цагдаа болон одоо хил gaйл хар тамхитай тэмцэх газраа бас та энэхүү байгууллага төлөөлөд байр сууриа бас хэлвэл. Яг хүмүүсийн хувьд үдэж хардах ч гэдэг юм уу тийм эмсэрдэх тохиолдол байж болно. Тэр болгон дээр бид нар одоо юу гэдгийг за хин нэгэн одоо хардлаа гэхэд одоо тийм хуулийн бус хүрээнд явуулж болохгүй. Бид одоо өнгөргсөн тангарахта энэ албандаа чин шударгаар ажиллах тийм тэгэхээр шангараг өргөж байгаа албаа агчд. Тэгэхээр энэ хэргийн одоо үйл явцыг прокурорын хяналтанд явуулдаг. Тухайн одоо хэргийн газрын үйлчлэгийг мөрдөгчин өдөрцөн бүрэлдэхүүн явуулдаг. Энээс эхлээд тухайн бодисыг хэлбэр хэмжээ, тоо, ширхэг, гадна хэл, байдал за тухайн одоо нөхцөл байдлын орчинд ямар хэлбэртэй байх. Энэ бүх байдлыг хэргийн газрын үйлчлэг гэдэг зүйл дээр тусгаж авдаг. Тэгэхээр хэргийн газрын үйлчлэг дээр одоо шинж байдал магадгүй одоо
Зэрлэг олсны ургамалч гэдэг юм уу энэ зүйл маань одоо байгаль дээрээс хурааж аваад явж байхад нь одоо мөрдөн шалгах ажиллагаагаар илрүүллээ гэж бод. Тухайн байдлыг хэргийн газрын үйлчлэгтэр нөгөө өв сургамлынхаа шинж байдлыг нойтон гэдэг юм уу чихтэй гэдэг юм энэ байдлыг тусгаж өгдөг. Ингээд одоо зориулт мэрэгжлийн одоо байгууллагад одоо авч яваад энэ хэргийг шийдвэрлэтэл тухайн эд мөрийн баримтыг хураан авч тогтоол үйлдснээр хадгалдаг. За тэгэхээр мэдээж нөгөө шингэн зүйл маань байдгийн хатах тийм энэ процесс явагдана. Ингэснээр тоо одоо хэлбэрийн хэмжээ маань буурдаг. За хэргийн газрын үйлчлэгээ тухайн эд мөрийн баримтыг хураан авахдаа электрон жин ашиглаж хурааж авдаг. Тэгэхээр одоо гадна одоо ууттай байж болно шүү дээ тийм ээ. Тухайн нөгөө бодисоо уутны жин хүртэл орно. Тэгэхээр бохир жин маань гардаг. Одоо 80 г ч гэх юм уу 100 г ч гардаг. Тухайн шинжилгээний газар нөгөө энэ бодисыг шинжилгээний газар хөрвүүлдэг. Тэгэхээр нөгөө бодисноос нөгөө шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн одоо хими лабораторийн шинжээч эмчнэр маань тэдэн грамм бодис хэрэглэсэн ингээд тогтоол дээр хүртэл шинжээчийн дүгнэлт дээр хүртэл тусгаж өгдөг. Ингэснээр жингийн зүрээ гаргах тохиолдол байдаг. Гэхдээ цагдаагийн байгууллагад одоо ажиллаж байгаагийн хувьд миний би бас мөрдөн байцаагч мөрдөгчийн ажлыг хийж гүйцэтгэжсэн. Энэ бүх үйл явц маань прокурорын хяналтанд явдаг юм аа. Иргэд маань энэ зүйл дээр та бүхэн маань итгэлтэй байж болно. Бид цагдаагийн байгууллагын алба хаагчд, Монголын цагдаагийнхаа алба хаагчтэй энэ хүмүүст итгэл найдвар алдсан тохиолдолд яах вэ? Тэгэхээр та бүгд маань энэ зүйл аль ч цагдаагийн албаагч одоо тийм гуурамч нотлох баримт бүрдүүлэхгүй гэдэгт та бүгд маань итгэлтэй байж болно гэж хариуцлагатайгаар хэлмээр байна. За нэгэнт хоёлаа энэ сэдвийг хүнснийх одоо цагдаа хүчний байгууллагаас яг энэ гэмт хэрэгт холбогдсон тохиолдол байгаа юу? За цагдаагийн албаа хаагчаас одоо яг энэ төрлийн одоо бодисыг тий бусдад зарж борлуулсан, худалдсан гэдэг юм уу? Ийм одоо гэмт хэрэг бүртгэгдсэн судалгаа өнөөдрийн байдлаар байхгүй. Хар тамхиг илрүүлэх одоо тэр тоног төхөөрөмж манай Монгол улсын хэмжээнд ер нь яг ямар байдгийм бол яг олон улсын тэр стандартыг бас барьдаг болов уу? Ер нь яг тэр нөгөө илрүүлэх бас процессын талаар хоёлаа ярилцъя. Энэ төрлийн гэмт хэрэг маань одоо бусад төрлийн гэмт хэргийг бодвол хор уршигт маш их хор уршигт. Энэ төрлийн гэмт хэрэг хэрэглэснээр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, иргэдийн эрүүл мэнд тий. За мөн иргэдийн одоо эдийн засгийн чөлөөт байдалд маань шууд нөлөөлдөг. Бусад төрлийн гэмт хэрэгс хор уршигтай. За тэгснээр энэ гэмт хэрэгт одоо иргэд маань би энэ зүйлийг хэрэглэж байгаа, миний хэрэглэж байгаа сонирхож байгаа зүйл бусдад ямар хамаатай, ямар хор уршиг учрах юм гэдэг. Бид нийгмийг бүхэлд нь хамруулад нийгмийг бүхэлд нь хамруулж байгаа. Энэ зүйлийг хэрэглээд хүн эрүүл мэнд эд хэрэгтний гар хурууга тайруулах тохиолдол хүртэл байна. Амь насаа алдсан тохиолдол. Сүүлийн одоо 10 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож Монгол улсын 50 иргэн амь насаа алдсан. Тухайлбал мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотойгоор 26 иргэн амь насаа алдсан. За энгийн эмийг уруулан ашиглаж мансуураж насурсан тохиолдол 11. За хүн амын одоо тий хүн иргэдийн одоо ахуйн хэрэглээнд хэрэгэлдэг зүйлийг зориултын бусараас хэрэглэж 13 иргэн маань амь насаа алдсан юм харамсалтай судалгаа манад бүртгэгдсэн байдаг. За тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд хоёлаа яг Монгол улсын хэмжээнд авч үзье. Тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд одоо хэл гайлын байгууллагаар body scan гэдэг тоног төхөөрөмж мөн одоо target ID хүчин чадлын хувьд манай улсаас бусад одоо улсууд орнуудтай жишг хэмжээний хөрсөө. Тэгэхээр иргэд маань одоо түрүүн хэлсэн энэ төрлийн гэмт хэрэг манаас одоо илрүүлэлт маань нэмэгдээд байна гэж тийм. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжөөр одоо иргэд маань одоо хөнгөмсгөөр найдаж ашиг олох гэдэг юм уу. Хин нэгний дайвар эд зүйлийг авч явснараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдчих. Тэгэхээр нөгөө энэ баригдахгүй баах хууль хяналтын байгууллага маань тоног төхөөрөмж сул баах манай улсын хувьд гэдэг ч юм уу. Энэ байдлаасаа болоод энэ төрлийн гэмт хэрэгт холбогдчих. Тэгэхээр та бүд маань манай улсын илрүүлэх тоног төхөөрөмж маань бас дэлхийн улс орнуудаа жишг хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно. Ял эдэлж байгаа хүмүүсийн тоо хэд байгаа бол за энэ гинт хэрэгтэй яг хичнээн хүн одоо холбогдсон байдаг юм бол за манай улсын 50 иргэн гадаад улсад одоо 20 хял эдэлж байгаа тий. Гадаад улсын одоо Хятад ард улсад 500 г героин гэдэг юм уу 50 г мөс гэдэг зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд цаазаар авах ялын бодлого хэрэгжүүлдэг. Тэгтэл гадаад улсын нөгөө иргэнийг учраас цаазаар авах ялын бодлогыг хэрэгжүүлдэг. За бүх насаар нь 20 ял болгон өөрчилдөг гэдэг юм. Ингээд тодорхой эрх хэмжээгээ хязгаарлуулсан
манай улсын 50 эрхэн гадаад улсад байна. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан байдаг. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт байж тэдгээрийн түүхий хийдэг худалдаалах зорилгогүйгээр за бусдаас олж авсан, худалдсан, за бусдад өгсөн байх юм бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорихол шийдэх оногдуул эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялыг одоо хүлээлгэнэ гэсэн. За мөн энэ зүйлийг худалдаалах зорилгоор одоо үйлдсэн байх юм бол 2-8 жилийн хүртэлх хугацаагаар хорихол шийдэх. Байнга тогтвортой улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн байх юм бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорихол шийтгэл оногдуулдаг. За зохион байгуулалтаа гэмт бүлэглэл тухайн гэмт хэргийг үйлдсэн байх юм бол 20 жил бүх насаар нь хорихол шийтгэл оногдуулна гэж хуулинд хуульчилж өгсөн байгаа. Хар тамхитай тэмцэх газраас сурагчид юм уу, оюутнуудад хар тамхигийн эсрэг урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, сэрэмжлүүлэх энэ ажлууд ер нь хангалттай явагдаж байгаа юм болов уу? Ер нь ямар хэлбэрээр хэрэгжүүлдэг вэ? За Maxima Consulting гэдэг байгууллагаас хийсэн судалгаагаар за нэг түрүүн хэлсэн хүүхдүүд маань хор уршигын талаарх ойлголт мэдлэггүй, бусдыг даган дуурайх, сониуч зангаасаа, чөлөөт цагаа заваа ихтэй байгаагаасаа болоод энэ төрлийн гэмтрэгт холбогдож байна гэсэн судалгаа байдаг. За үүнийг шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр хар тамхитай тэмцэх газраас 2021 оноос анзаар арга хэмжээг зохион байгуулсан. Энэ онд анзаар 2 арга хэмжээ маань 1-р сарын 1-ний өдрөөс улс орон даяар хэрэгжээд явж байна. 9 дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. За энэ арга хэмжээний гол одоо чиглэсэн арга хэмжээ нь юу вэ гэхээр иргэдэд энэ төрлийн гэмтрэг зөрчлийн хор уршигыг таниулах, энэ төрлийн гэмтрийг нэг удаа хэрэглэснээр та дахин хэрэглэхгүй ба бусдаа адилхан гэдэг юм уу те. Би бусдаас өөр, би яагаад гэвэл өөрийгөө цэгнэж чадна, энэ зүйлээс хол байж чадна гэж боддог. Ямар ч хүн. Тэрэн шиг нөгөө энэ зүйлийг нэг удаа хэрэглээд дахиж хэрэглэхгүй байх боломж болцоо бий юу гэдэг. За тийм боломж болцоо байна уугүй гэдэг ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр мөн хууль эрх зүйн хариуцлагыг тэдэнд ойлгуулах чиглэлээр сургалтыг зохион байгуулж байгаа. Бид бүхэн сэргийлмээр шүү дээ. Тэгэхээр одоо энэ хар тамхинаас урьдчилан сэргийлэх одоо хамгийн үр дүнтэй хэлбэр нь юу вэ? Ер нь хамгийн үр дүнтэй арга бидний одоо эцэг эхчүүд маань өөр хөвгтэй хамгийн үнэт капитал те. Үнэт капитал бол хүн. Тэгэхээр энэ хүн гэдэг зүйлийг болгохын тулд ёс суртахууны ойлголттой болгох. За ахмад настай хүнтэй хүндэтгэлтэй харьцах гэдэг юм уу. За өөрийнхөө мэдхгүй зүйлийг сонирхоод хэрэггүй гэдэг энэ зүйлийг за мөн хин нэгний ятгалганд автахгүй өөрийн үзэл бодолтой байлгах. Мэдхгүй зүйлээ сонирхгүй үгүй гэж хэлэх юм дархлаал гол нь суулгах хэрэгтэй. Ингэснээрээ таны хүүхэд бусдын нөлөөнд автахгүй энэ зүйлийг хэрэглэгч донтож болохоос та урьдчилан сэргийлж чадах юм аа. Мөн хүүхдтэйгээ та хүүхд маань нээлттэй байгаа ч оройд очиод үр хүүхдтэйгээ цаг завыг бол тодорхой хэмжээгээр гаргаж үр хүүхдээ сонсох хэрэгтэй. Энэ дутуугийн мэдрэмжийг л та хүүхд маань төрүүлэхгүй байж чадвал хамгийн одоо үнэт зүйл маань таны дэргэд одоо өсөн боочно гэж та хүүхд ойлгох хэрэгтэй. Хар тамхитай холбоотой ялын бодлого гэдэг зүйл байдаг те. Хатуугаар үзэж байгаа яллахал юм бол одоо таслан зогсож чаднаж гэх юм уу. Одоо Хятадд цаазаар авах, Таиландд цаазаар авах ийм хуультай байдаг. За эсвэргээрээ одоо Америкийн нэгдсэн улсад жишээлбэл одоо 50 жил энэ ялын бодлогыг хэрэгжүүлсэн ч гэсэн ялаа эдлээд буцаад гарч ирээд хэрэглээд байдаг. Ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр яг энэ хар тамхитай холбоотой хууль одоо тэр шийтгэл ер нь Монголд хэр хатуу байдгийн одоо бусад улс орнуудтай харьцуулахад зарим хүмүүс бол хоронд хийх зүйл биш ээ тий. Энэ бол ингээд эмчилгээний төрлийн зүйл юм аа гэх ч юм уу тий. Монгол улсын хэмжээнд тухайн одоо яг тэр хэрэгэлсэн хүндээ 2 дахь боломжийг өгч чаддаг тийм улс орн муу юм уу? За ялын бодлого гэж ярьж байгаа. Хятад улс түрүүнд хаалсан Америк нэгдсэн улстай харьцуулбал ялын бодлого мэдээж тааруу гэдэг юм уу тий. Ялын бодлого нараас бага хэмжээний байгаа. За Япон улсын хувьд одоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнийг өвчтөн битэр хүлээж авдаг. За энэ төрлийн зүйлийг өвчин гэдэг. За хүнийг гаргах нөгөө нөхөн сэргээх төвүүдийг ажилуулдаг. Магадгүй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон жишээ татъя л та тий. 2 жилийн хорих ял авчлаа гэж бод. Та 2 жилийн хугацаанд биеэр хорих ангил ял идэх үү? Эсвэл 6 сарын хугацаанд албадан сургалтанд хамрагдаж за нөхөн сэргээх төвд хэвтэж эмчлэгдэхгүй гэдэг ийм сонголт тавьдаг. Ингэснээрээ нөгөө иргэд маань мэдээж эрх зүйн боловсрол эрх зүйн одоо байдлаад ордуулахгүй тулд 6 сарын хугацаанд эмчлэгдээд энэ хүн энэ зүйлээс бас ангид бай гэдэг ийм сонголтыг хийдэг байхаа гэж би боддог.
Та түрүүн хэлсэнтэй хар тамхитай холбогдохгүй байхад гэр бүл гэдэг бол хамгийн том санкц юм аа. Хамгийн том үүрэг хариуцлагыг бас хамтдаа үүрж байдаг. За тэгэхээр эцэг эхчүүд ер нь хүүхдүүддээ хэрхэн зөв ойлголтыг одоо өгөх ёстой байт юм бол энэ чиглэлээр бас эцэг эхчүүдэд мэдлэг олгох ч юм уу, урьдчилан сэргийлэхийн арга хэмжээнд бас цагдаа хүчний байгууллагаас хэрхэн нөлөөлөх тийм тусдаа чиг үүрэг бол байт юм болоо. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн бодисын хор уршгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт соёнгийн гэрүүлэх ажил зохион байгуулагдаж байгаа. За үүний хүрээнд анзаар арга хэмжээний хүрээд 100 гаруй мянган эцэг эх нийгмийн ажилтан, багш нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт сургалт мэдээлэл зохион байгуулсан. Та өөр хүүхдээ анхаараач, цаг зав гаргаач. Биеийн ил харагдах хэсэгт нь зүү тариураа уул мөр байна уу? Энэ зүйлийг ажиглаач. Царай зүрхэнд нь өөрчлөлт гарч ийн үү? Дээрх одоо зүйлийг хэрэглэснээр шинж тэмдэг илэрдэг. Энэ зүйл өөрчлөлт гарч ийн. Хэрвээ ингээ илэрсэн тохиолдолд та мэрэгжлийн байгууллагад цаг алдалгүй холбогдооч. Ингэснээр мэрэгжлийн байгууллагад холбогдож сноороо та энэ хүүхдийн одоо ирээдүг одоо шоронд өнгөрүүлэх биш юм аа. Та энэ хүүхдийг аварж байгаа юм аа. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн тайлбар хэсэгт нь тайлбарсан байдаг. Иргэд маань энэ зүйлээс бас мэдлэг мэдээл дутуу байдаг болов уу гэж бодсон. Сайн дураараа мэрэгжлийн байгууллагт хандаж биологийн дээд хүч шинжилгээ өгөх, мөн мөрдөн шалгах ажиллагаа явагдахаас өмнө өөрөө сайн дураараа ирсэн тухайн одоо эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн юм заалт байдаг. Энийг мэдхгүйгээс болоод магадгүй ойр тойрны хүмүүс маань энэ төрлийн гэмтрэгт холбогдсон нуун дарагдуулах өөрснөө арга хэмжээ авах гэдэг. Нөгөө бие ил харагдах хэсэгт зүү тариурын мул хэрэглээд уул мөр үлдээгээд одоо зүйлийг хэрэглэдэг байсан бол дараа нь одоо биеийн далд хэсэг рүү орж шилжих ийм эрсдэл хүлээж байгаа. Тэгэхээр та бүгд маань хууль хүчнийхээ байгууллагатаа итгээд энэ зүйлд нээлттэй хандаач. Хар тамхитай тэмцэх газрын 116 тусгай дугаарын утас ажлын цагаар ажиллаж байгаа. Энэ рүү та бүгд маань холбогдож мэдээлэл өгч болно гэж хэлмээр. Ер нь анханасаа мансуурагч гэж хүн бол байхгүй тий. Тэгэхээр яг ямар хүмүүс ихэвчлэн ер нь яг энэ хар тамхины гэмт хэрэгтэй холбогдоод байдгийн бол одоо яг тийм нийтлэг зүйл бас байдаг болов. За манай одоо түрүүний хэлсэн Maxima Consulting хийсэн судалгаагаар 57% нь бүрэн дүнд боловсролт. За 61% нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс холбогдсон гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр нөгөө нийгмийн дунд байдаг тий. Баян одоо хөрөнгөтэй айлын хүүхдүүд, буруу эрхэлсэн хүүхдүүд энэ зүйлийг сонирхох тохиолдол маань их байдгаа гэж ярьдаг. Яг энэ саяын статистик судалгаа харахаар таарж байгаа. Тэгэхээр мэдээж энэ төрлийн гэмтэгт холбогдож байгаа одоо боловсролтой баян чинээлэгч гэдэг юм уу хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд бий. Гэхдээ ихэвчлэн нөгөө бүрэн дүнд боловсролтой за эрхэлсэн тодорхой ажилгүй нөгөө чөлөөт цаг зав ихтэйгээсээ болоод энэ төрлийн гэмтэгт холбогдож байгаа. Яг энэ хар тамхитай холбоотой гэмт хэргийг үйлдээд ял аваад эргээд гараад ирээд дахин хэрглэж байгаа тийм тохиолдлууд ер нь хэрэг байвал. Ер нь энэ тохиолдол бол нийтлэгээр мөн одоо манай улсад тий нөгөө тодорхой хэмжээний хорих хал өгчлөө. За ингээ хорих халаа биеэр идлээд суллагч. Нөгөө хүн гараад явах тий. Нийгэм нь хүлээж авахгүй. Та энэ хүн ял идэлсэн. Ажилд ороход хүртэл нөгөө ялын байдлыг үздэг. Ял шитгэл идэлж ирсэн. За энэ ял идэлж ирсэн юм чинь ажилд авах юм бол бас ингээд гэмтэрэг үлдэх эрсдэлтэй гэдэг. Нөгөө гадуурхалт явагдаж байгаа. За мөн магадгүй нухайн хүн маань нөгөө өөрөө сэтгэлээс дотроос хүсээд би одоо энэ хохирогч болсон энэ зүйлээс ангид бай гэсэн бодолтой байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгтэл энэ зүйл маань байгаа учраас нөгөө тухайн хүн маань нийгэмшиж чадахгүй. Мөн одоо мэрэгжил шүүгэн шийдвэр одоо 20 ангиудад мэрэгжил сургалт ажиллуулж байгаа гар урлалч гэдэг юм уу. Энэ зүйлээрээ хийгээд хуваараа хөдөлмөр эрхлэе ч гэдэг юм уу. Ингээд ихээр хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрууд манаас энэ тал дээр хичнээн хүнийг холбон зуучлж байгаа байлээ. Тэгээ байгууллага маань одоо ингээд ороход шатлал тавьж байгаа. Ял шийтгэл идлээгүй байх хэвээр. Дээд боловсролтой гэдэг юм те. Энэ шаардлаганд нийцэхгүй байгаа учраас нөгөө хүн маань дахин нөгөө энэ зүйлийг хэрэглэх нөхцөл байдал манаас үүсэж байгаа хаа гэж би харж байна. Ми түрүүний хэлсэнчлэн нийгэм маань өөрөө хоёр дахь боломж гэдэг зүйлийг бас олгож чадчихээн үү дээр бас анхаарах хэрэгтэй байгаад байгаа шүү дээ. Хэрэгэлцэн тэгээ баригдсан, хоригдсан буцаад ингээд гарч ирэхэд тухайн одоо хэрэгэлсэн хүн маань нийгэмдээ эргэж уусгад одоо олон улсын түвшинд ч гэсэн клубүүд нэгддэг те хоорондоо ярилцдаг хэрхэн гарах вэ лекц сонсдог сэтгэл зүйн одоо эмчилгээ хийлэгдэг. За Монголын нөхцөл байдал зөвхөн одоо СМ-ээс гадна төрийн бус байгууллагууд ер нь хэр байдаг бол
төрийн бус байгууллагууд бий. Төрийн бус байгууллага чинь ашигын төлөө бус гэдэг тийм. За энэ манай дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд бий. За мэдээж ямар бодис хэрэглэж тухайн хүн донтогч одоо хохирч болсон тийм. Энэ зүйлээс гаргахын тулд хугацааны хувьд бас мэдээж харилцан адилгүй байна. Тэгэхээр нөгөө хүмүүс ярьдаг тийм. За ямарваа нэгэн химийн элемент синтетик төрлийн зүйлийг хэрэглэхээр хүний эрүүл мэндэд илүү хортой. Байгалийн зүйлийг хэрэглэхээр хоруу чанар нараа бага гэж ирдэг. Гэтэл энэ ялгаас мөн гарагддаг. Ямар зүйл бодис хэрэглэснээсээ ахуулаад тухайн хүний нөгөө донтогч төвшин маань өөр болж эхэлдэг. Тэгэхээр энийг бас одоо харт амигтай тэмцэх газар өрсөн сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус мондын эм төвч гэдэг юм уу тий. Маш олон төвүүд ажиллаж байгаа. Бидэнтэй бол үе шаттай байнгын харилцаа хамааралтай байдаг. Манай дээр сайн дураараа энэ зүйлээс одоо гармаар байна гэсэн иргэд бас ирдэг. Энэ зүйлийг бид нар бас хүлээж аваад сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв болон тухайнсан одоо чигүүргийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагад холбон зуучилдаг баха. Дахиад нэг асуулт. Яг үүнтэй холбоотойгоор яг ингээд нэг дор харт амхнаас гарья гэд цугларсан залуус маань илүү хүрээгээ тэлээд цаашаага бүр илүү томрох ч юм уу. Ийм тохиолдлууд ер нь гарч ирсэн болоо. Одоо үржилж сэргийлэх клубүүдэд хамрагдаад ч юм уу. Гарч ирсэн тохиолдол бий. За магадгүй би нэг бүсгүйн талаарх кейсэр л да. Тэгээ 20 гар насны эмэгтэй заас Монгол улсад одоо томоохон хэмжээний сургуульд эхний топ одоо 10 сургуулийн нэгт сурдаг юм оюутан очиж уулзж байсан. За эцэг их нь уурхан ажил хийдэг бас хүүхдээ нөгөө цаг зав анхаарал халамж жоохон тааруулж гэдэг юм уу те байдаг ус. Мөн нөгөө хор уршигын талаар ойлголт мэдээлгүйгээс болоод тухайн охин хэрэглэх шалтгаан бас. Үеийнгийн залуутай хайр сэтгэлийн холбоотой бас. Тухайн залуу хамт явж байгаа хугацаанд найзаа энэ зүйлийг чи ер нь хэрэглэхийг ер нь юу гэж боддөг вэ гэд ингэж хэлдэг ус. Мэдээж тэр зүйлийг анх сонссон хүн бол хинч дургуутсан. Байнга хилээд яхаар хүний чихэнд хүртэл тасал болж эхэлж байгаа. Нэг өдөр ариун цэврийн өрөөрөө нөгөө найз залуу нь орцсон. Хаалганд огшоод ортол. Нөгөө залуу маань нөгөө зүү тариураа хүн амын имчилгээнд хэрэгэлдэг имийг урвуулан ашиглаж масуурчл. Сонголт тухайн охин дээрс цагдаагийн байгууллагад хэлэх үү, яах вэ гэдэг. Мэдээж нөгөө найз залуу нь учраас хэлэхгүй тий. Нуун дарагдуулах. Нөгөө залуу маань сонголт тавьчихсан. Энийг чи нэг хэрэглээд үзээч. Нөгөө залууг бас айц суугаахгүй. Намайг ингээ ганцаараа хэрэглэж байгааг мэдсэн чинь цагдаагийн байгууллага бариад өчвэ гэдэг. Тэгэхгүй тул нөгөө хамтдаа хэрэглэх шаардсан. Охин нэг удаа л хэрэглэж үзье гэж ойлголт төрсөн. Энэ хэрэглэснээрээ яг ямар хөө зүйл байдгийг би найз залуугаа аврыг гэдэг юм байдалд хүрсэн. Эцэст нь хүний биеийн онцгоос хамаарат нөгөө охин маань гараа тайруулсан. Ирээдүйд их хүн тий эмэгтэй хүний жаргал, үрийн зулаан өндөрлөн гэдэг юм тий. Энэ зүйлд ирэх хүн үрээ бүүлэхэд хүртэл эд эрэхтнээ тайруулсан байхад ямар байх вэ? Насан туршдаа харамсаад баршгүй. Энэ зүйлд очиж байсан тухайн охинтой очиулцахад хүртэл маш их хэцүү эмзэглэлтэй байсан. Тэгэхээр бид бие биенээ хайрлаач. Бид төрөл саднаа хүртэл хайрладаг шиг хин нэг хайрлаач гэж л хэлмээр байна. Нэг хайрлж тий энэ зүйлийг буруу зүйл байх юм бол энийг хүлээж авт. Нөгөө хүн маань бас хүлээж авт. Энэ хүн миний төлөө хэлж байгаа юм байна. Би энийг хүлээж авъя гэдэг. Энэ өнцгөө бас олж хараач л гэж хүмүүстэй хандаж хэлмээр байна. Эцэст нь тэр охины гэр бүл хохироод үлдчихэж байгаа. Нөгөө охин эрүүл мэндээр хохироод үлдчихэж байгаа. Ажилд орё ихэд нэг гаргүй хөдөлмөрийн чадвар алдсан хүний хаана ямар байгууллага ах вэ тий хэцүү. Тэгэхээр энэ зүйлүүдээс бас иргэд маань сургамж аваад миний амьдралд энэ зүйл тохиолдох вэ гэдэг зүйлийг урьдчилан сэргийлээрэй гэж хэлмээр байна. За энэ харт амхийг хэрэглэснээр хүмүүс эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг гэх мэтчлэн хохирдог тий. Гэмт хэрэгтэй холбогддог, ял авах гэх мэтчлэн. Үүнээс гадна бас заллин хийх ч юм уу тий. Энэ гэмт хэрэгүүдтэй шинээр бас холбогдох ийм нөхцөл байдал үүсдэг. Энэ талаар хоёулаа ярилцъя. За энэ төрлийн гэмт хэргийг зүйлийг хэрэглэснээрээ мэдээж санхүүгийн хувьд бас хүндрэл учрна тий. Тухайн зүйлийг олж авахд ажил хөдөлмөр эрхэлдэг ямар нэгэн санхүүгийн их усүртэй байж худалдан. Тэгэхээр нөгөө энэ зүйлийг хэрэглэсэн хүмүүс маань хэвийн бос болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ажил хөдөлмөр эрхлэхгүй. За ингээд нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлнэ. Ингэснээр тухайн зүйлийг олж авахд тулд дээр эмтгч гэмт хэрэгч гэдэг юм. Бусдыг одоо хуурж мэхлэх
Танилын ойр тойрны хүмүүсээр ах トゥ амрах садан маань өнгөрцөн ч гэдэг юм. Ямарваа нэгэн байдлаар өрөвдүүлэх гэсэн юм сэтгэл гаргаж агаад тухайн хүнээс нөгөө санхүүгийн дэмжлэг ав. Ингээд эцэст нь нөгөө тухайн залилах гэмтэрхийг үйлдэнэ. Мөн одоо энэ зүйлийг хэрэглэснийхээ улмаас хүний амьд явах эрхэнд хүртэл халдсан тохиолдлууд бий. Тэгээ энэ зүйлийг одоо хар бараан зүйлийг бас иргэдтэй бас хилээд тахаар хэцүү те. Тэгэхээр энэ зүйл маань бас хэрэглэхээр дан ганц энэ гэмтэргийн тоо өсөх биш, бусад төрлийн гэмтэрэг манаас өсдөг юм шүү л гэж хэлмээр. Яг энэ хүү бодисыг хэрэглээд те хамгийн одоо эхний шинж тэмдгүүд юу илэрдэг юм бол за яг энгийн хүн бол хараад энэ хэрэгэлдэг юм байна гэсэн тэр зүйлийг мэдчих чадах уу? Боломжтой. Одоо арх сотролгондоо хэрэгэлсэн хүмүүсийг бага насны хүүхэд ч хүртэл хараа мэдчихэж байгаа шүү дээ. Биеэс эвгүй үнэр үнэртэн хилээрээний хувьд одоо бас олширн ч гэдэг юм уу. За байгаа биеийн хилэмжийн хүртэл өөр болдог те. Ингээд таних харахтаа. Тамхи татдаг хүнийг хүртэл одоо тэгээ биеэс нь хувцснаас нь тамхи үнэрч чинь биедээ асаагурч үдэн завж явж чинь. Ингэснээрээ тамхи хэрэгэлдэг юм байна гэж бид нар мэдчих. За хар тамхи хэрэгэлдэг хүний одоо биед нь те нөгөө хэрэглэгдэхүүн гэж зүйл бас байж авч явдаг. За нөгөө тухайн бодисыг хэрэглэхийн тулд ямарваа нэгэн зиплокууданд авч явдаг. За мөн асаагуур, электрон жинч гэдэг юм уу дээрх зүйлийг авч явдаг. Энэ зүйлийг хэрэглэснээр тухайн иргэд маань нөгөө нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Хин нэгэнтэй одоо эрүүл нийгмийн харилцаанд ороход түндрэлтэй, төвөгтэй хин нэгнийг хэлж байгаа, үглэж яншиж байгаа мэт ингээ өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Маш их уур уцаартай болж эхэлдэг. За хин нэгнийг хайрлах, өрөвдөх нэмжин сэтгэлийн хувьд бол буурч эхэлдэг. За мөн хоолны дуршил маань өөрчлөгдөж эхэлнэ. Маш их хоолны аппетиттэй болж болно. Эсвэл хоол идэх сонирхол дуурч болно. Ингэснээр хоол их идэхгүй удахаар мэдээж жингийн алдагдaltaй турж ицсэн. Ингэснээр нөгөө хүл төрөх эрсдэл хүлээж байгаа. За мөн гадна одоо төрхөндөө анхаарахгүй болж эхэлнэ. Биеэрээ одоо хувцаа итгээд байдлаар хувцлаж эхэлнэ. Нүүр царайгаа хаасан тийм. Мөн одоо нөгөө хувцснаас нь эвгүй үнэр үнэртэж эхлэх нь шүү дээ. Нөгөө тухайн бодисыг хэрэглэхээр. За нүдний тунгалаг салстыг та бүгд маань мэдчихэж байгаа. Маш одоо нүд одоо хамгийн эмзэг хэрэгтэн одоо сонгоныг арилгахад хүртэл одоо нулимс гардаг тий. Тэгэхээр тэрүүн шиг нөгөө зүйл энэ бодисоо хэрэглэхэд нөгөө энэ бодиснаас бас үнэр гарч идэг учраас тунгалаг салст бүхэл маань улааж эхэлдэг. Хүүхэн хараа өргөсөхгүй нарийсж эхэлж байдаг. Линз одоо жишээ татаж хэлэхэд линз зүүчгээр бүсгүүчүүд маань зүүхээр хараа жоохон хурц болцсон юм шиг санагддаг тий. Тухайн хүний хараа илүү нүд тодорч эхэлдэг. Тэгэхээр яг тэр шинж тэмдгүүтэй ойролцоо байдаг. Мөн биеэр нь идээтэй өрөвсөл гарч эхэлнэ. Тэгэхээр иргэд маань хүүхдээ харахаараа нөгөө миний хүүхд насны онцлог гарцсан байна гэж хараад байдаг. Тэгэхээр цүнх сав. Жишээлбэл нүрээр нь. Тий нүрээр нь бие ил харагдах хэсгээр нь тий гарч эхэлдэг. Тэгэхээр энэ зүйлээс хол байлгахын тулд магадгүй би бүхчүүдэд бас татаад хэлчихье тий спортоор хичээлдэг хүмүүсээ. Спортоор ер нь хичээлдэг олон хүмүүстэй би бас уулзч учирж явсан, нөхөрлж явсан. Ер нь спортоор хичээлдэг хүмүүс арх тамхины хэрэглээ маш бага байдаг. Ягаад гэвэл зорилгоо тодорхойлсон. Ирээдүйд би ийм тамирчин болно, дэлхийн хэмжээний олимпийн тамирчин болно гэж. Ийм хүсэл мөрөөдөлтэй байдаг учраас энэ зүйлийг хин нэгний ятгаланд хизээч автдаггүй. Тэгэхээр үр хүүхдээ болж игэл та бүгд маань боломжтой спортоор хичээллэх тий өөрийнх нь сонирхлын олж авах дан ганц спорт биш урлаг спорт урлагаар хийж болно тий өөрийнх нь сонирхлын татах энэ зүйлээр хичээлүүлж чадсанараа таны хүүхэд дархлаатай болчихж байгаа. Тэгэхээр энэ зүйлээс хол байж чаддаг. Дээрх түрүүний хэлсэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хар тамхитай тэмцэх газар та бүгд маань холбогдооч мэдээлэл аваач мөн хар тамхитай тэмцэх газар гэсэн пэйж хуудас баг. Энэ рүү хандаад таны мэдээллийг бид нууцлах болно. Энэ хүн таныг ингэж мэдээлэл өгсөний дагуу бид шалгаж ийн гэж хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийг маань бид нар бүрэн дүүрэн нууцладаг аа гэж ойлгох хэрэгтэй. За хэн нэгний итгэлийг олж авах ч гэдэг юм уу. За найз нөхдөөрөө дамжуулж энэ төрлийн гэмтэргийг үйлдэх тохиолдол бий. За мөн одоо хэн нэгэнд санхүү амлдаг. Та энэ зүйлийг аваа явуучвал $50 өгье, $10 өгье гэдэг юм уу те санхүүгийн байдал. Тэгэхээр тухайн иргэн маань тухайн санхүүгийн байдалд нь болоод хэрэгцээтэй байгаа учраас нөгөө зүйлийг аваа явчихдаг. Монгол хүн нэгэндээ тусрахгүй ард түмэн шүү дээ. Нэгээ одоо унсан дээр нь дэвсэлдэггүй ч гэдэг юм уу те ийм сайхан бас ёс суртахуунтай ард түмэн. Гэтэл нөгөө миний ах トゥ амрах садан одоо гадаад улсад эрүүл мэндээр охирцсон байна. Та энэ яаралтай эмнэлгийн бичгийг аваад яваад өгөөч гэхээр
хин ч гэсэн үгүй гэхгүй. Тэгтэл та нөгөө зүйлийг авч явахдаа яг бичиг баримт байна уугүй байна уу? Нягтлж үзсэн үү? Ер нь иргэд нөгөө ачаа дайвар эд зүйлээ өгж явуулахдаа хүнсний скотчоор ороод дотор нь юу байгааг нь мэддэхгүй зүйлийг л ихэвчлэн өгж явуулдаг ш нөгөө нэг нууцлж байгаа тий. Гэтэл энэ зүйлээ үнэхээр бичиг баримт гэж хэлж байгаа зүйл бол тэгэл ил гаргаал өгсөн. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хувьд бас битгий эд зүйлийг авч яваач гэхээр үнэхээр одоо цаанаас эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Энэ зүйл маань биднээс хохироод байна штэ гэж бас гомдол ирдэг л дээ. Тэгэхдээ бидэнд нөгөө хор уршигын хувьд аль нь эрсдэлтэй вэ гэдэг. Энэ зүйлийг та үнэхээр л авч явахчлаа итгэжл байгаа бол тэр заавал тэр скотчнд хийц дотор нь юу байгааг хараад үзчих. Хараад үзээд шалгаад үзчих. Мэргэжлийн байгууллагад нь үзүүл. Ингээ авч явж болно шүү дээ. Дихгүй,гөөсөө нөгөө мэдхгүй,гөөсөө зүйлийг авч. Америк канонд гардаг нунтаг цагаан зүйлийг л харт тамхи гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ зүйлийн маань хэлбэр хэмжээ, шинж байдал маань өөр болчихсон. Чихэр шиг байна. За карт шиг одоо конверт марк гэж үүдэг тийм. Энэ марк шиг хэлбэртэй хүртэл байна. Ямар нэгэн эмож дүрстэй байна. Тэгэхээр энэ зүйлүүд бас байж болдго юм аа. Тэгэхээр иргэд маань энэ зүйлийг мэдхгүй юм чи яг хөө тийм тэд зүйлийг ашиглаж нөгөө ашиг олох энэ зүйлд бас гэмтрэг манаас буурахгүй байгаа л та. Тэгэхээр иргэд маань энэ зүйлдээ та бүхэн маань асар мэдрэмтгий болгоомжтой хандаач. Та улсын хилээр гарлаа тухайн улсын иргэн хуулиар та хариуцлах хүлээн. Хэрвээ энэ зүйл илэрсэн тохиолдолд. Тэгэхээр та энэ надад хүн ингэж өгөж явуулсан би энийг авч явсан гэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй л гэдгийг ойлгох хэрэгтэй. За энэ төрлийн бодисыг хэрэгжилж исэн хүн бусад одоо гэмт хэрэг үйлдэж исэн ийм тохиолдлууд байгаа юу? Энэ талаар та нэг жишээ дурдж өгч. За кейс бол маш олон бий. За мэдээж бас албаагчийн хувьд бас нөгөө тухайн иргэдийн энэ төрлийн гэмтэрт холбогдсон хүний арга хэрэг бас хүндхэн зүйтэй байна. За шүүхээр шийдэгдсэн за арай хөнгөн ялын талаар би бас хөнгөн гэмтэргийн талаар ярив. За эмнэлгийн байгууллагаас нөгөө эмчийн өрөөнд орж тий эмчийн жор бичдэг тамгатай цаасыг одоо хулгайлах гэмтэргийг үлдэж одоо шүүхээр эцэслэн шийдвэрлэгчсэн тохиолдол бий. Мөн одоо заллах за энэ зүйлийн одоо нөгөө худалдан авахын тулд биеэ үнэлж байсан ийм тохиолдлууд бол бий. Бусдыг бие үнэлүүлж исэн. Өөрөө би одоо энэ хэрэглэгч болсон. Энэ зүйлээ одоо олж авахын тулд би өөрөө биеэ үнэлж байсан тохиолдол бий. За хар тамхи гэдэг бол зөвхөн нэг хүний асуудал биш. За тухайн нийгэм болон үндэсний асуудал болж идэх тийм ээ. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагаар за Монголын хар тамхины бодит нөхцөл байдал болон за сул тал хийх ёстой алхмуудын талаар бас тодорхой хэлбэр агуулгын хүрээнд мэдээллийг танаас авч бас ярилцлаа. Зөвхөн одоо энэ цагдаа болон хар тамхитай тэмцэх газар за хууль хүчний байгууллагаас гадна бид бүхэн бүгдээрээ яг энэхүү аюулыг бас сүрж зогсох юм агийг үзэгч та бүхэнд энэ удаагийн дугаараараа ойлгуулахыг хичээлээ. За тэгэхээр ирээдүгөө хамгаалах тэмцэлд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг та бүхэнд сануулъя.